UFC Season 5-ын Монгол тамирчдын салхийг хагалж чагнаад орж Дагийн сүрэн өнөөдөр эхнийхээ планыг хийсэн. За Хятадын WKG холбооны аврагтаа 3 үе 15 минут ёстой алалцсан да. Шандас авахсан тулааны төгсгөлд за энэхүү тейктауныг даацтай хийж чадсанаар ойрхон талааны эцэст шүүгчдийн саналыг л өөртөө маш том алхмаар л ойртуулж чадсан. За тулаан бол үндсэндээ маш олон зохилцоос солилцсон шансаа шаардсан талааныг бол одоо чагнаад оржийн Дагийн сүрэн маань хийсэн. За ялангуяа сүүлийн 30 секундыг бол маш сайн хийснээр ухаалаг талааныг хийснээрээ за Дагийн сүрэнгийн өвдө шүүгчдийн саналыг үнэхээр өөртөө эргүүлж чадсан. За гэвч шүүгчдийн санал бол хуваахсан сплит гэж хэлэлцдэг зэрэгцээд бол одоо Монгол фанатууд бидний хувьд бол үнэхээр бас догдлон хүлээж байлаа. За нутгийн тамирчин, хятадын тамирчин тоглож байгаа учраас нутгийн тамирч гэхүүгээ айц байсан гэдэг чинь манай тамирчин ямар ч тач чадсан. Гараа өргөж гангараад гараасаа бол барайсан гэж Монгол тамирчтай маш гоё ухаалуулсан. Ингээд өдөнжин түүнийг өрсөлдөгч Солонгосын Сонжайхан хүлээж байгаа. Сонжайханы хувьд бол өнөөдрийн юмтер өрсөлдөгч 2 дугаар боох мэхэр дутуу гаргасан. 10 тулаана 10 дутуу гаргачихсан айхтар хатуу самар харагдан лээ. Тэд ойролцоогоор 8 дугаар сард за хагас финалд хоорондоо тулалдана. Ингээд хагас финалд Монголоос Дагийн сүрэн өдөнжинд Солонгосын Сонжайхантай тултголно.